За тийш бид хоёр теломерийн тухай та бүхэндээ ойлголт өгөхөөр энэ подкастыг хийж байна. Ингээд Хавай, Япон хоёрын цагийн зөрөөг үл харгалзан бид бүхэнд үнэтэй мэдээлэл өгч байгаа үлзий эмчтэй баярлалаа. Сайн байна уу үлзий эмчээ? Яа сайн уу туяа. Намайг өөрийнхөө подкастт авсанд баярлалаа. За ингээ хоёлаа подкаст руу гараа тий. За ингээд үлзий эмч маань теломерийн тухай, теломер болон теломеразын тухай бид бүхэндээ ойлголт өгөх болно. За ерөнхийдөө теломер нь болохоор хүний биед 60-аас 180 их 80 дэс байдаг бөгөөд хоногт ерөнхийдөө 30 тэрбум эс шинслэгдэж байх хэрэгтэй. Ба түүнээс 5,000 эс нь гэмтэж байдаг. Тэгээд бие махбодод ерөнхийдөө хоёр төрлийн үүсгэгч буюу үүсгэгч үүдлэс гэж байдаг. Stem cell гэж ярилдаг. Тэгээд stem cell нь болохоор ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Нэг нь болохоор embryonic stem cell буюу үр хөвгөлийн үүдлэс. Хүний биеийн хэдэн зуун төрлийн бүх хэсгийг бий болгох чадвартай. Хоёрдугаарт нь болохоор adult stem cell буюу насан турсан үедээ үүсгдэг үүдлэсүүд зөвхөн тухайн нэг идэрхтний эсийн генийг өөрчлөлтөнд оруулж бүтээдэг байна. Энэ хоёр үүдлэсийн талаар яг зөрүү нь юу та биднэрт нэг товч бас нэг тайлбарлахгүй юу? Тийм, ерөнхийдөө үр хөвгөлийн эс чинь нөгөө нэг ээжээсээ авдаг те төрхт нь байдаг эмбрио болоход нь үүсэж байгаа тэр эс. Тэгээд adult stem cell нь насан турсныхаа дараагаар нөгөө үүсдэг эргэтнийхээ хажуудаа тэр эсүүдийг л хэлж байгаа. Ерөнхийдөө хизээ үүснээр нь л ингэлж байгаа юм л. Тэгээ түрүүний хэлсэнчлэн теломер нь ихээс урагт амждаг бөгөөд өв тогтоход өндөр эсдэг теломерийн урт ямар хэмжээтэй байна? Яг тэр хэмжээтэй теломер урагт өсдөг байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн их хийн теломер хэр зэрэг урттай нь яг тэр хэмжээний урттай теломертэй хүүхэд төрдөг гэсэн үг үү? Тийм. Гэж байгаа. За ерөнхийдөө бидний өвдөж гэмтэхэд бол эсүүд бас адилхан гэмтэж өгдөг. Энэ тухайн идэрхтний ойролцоо нөөцлөгдөн оршиж байгаа үүдэл эсүүд маань идэвхжиж хуваагдаад тэр нь бархлааны эс болоод тэгээд буцаад идэрхтний төлчдөг. Тэгээд жишээлбэл жишээ нь нэг арьсан дээр ингээд шарх үүссэн байх юм бол тухайн арьсны үүдэл эс буюу stem cell маань идэвхжээд дархлааны эс болон хувраад тухайн арьс чинь буцаад игээд нэгдээд ингээд хийм байдалд орно тий. Гэтэл эсийн теломер хэд богиносцсон үед ах юм бол эсийн хуваагдалт болон олшралтыг нь зогсоогоод эсвэл тэр ерөнхийдөө насынхаар ингээд нэг хүмүүс юмд арьсан ингээд гимтгээд тэгээд сайн идэхгүй уддаг ч юм уу тиймэрхүү байдалд орчдөг нь энэтэй бол холбоотой. Бас үүдэл эсүүд нь нөөцөөсөө гарч чадахгүй тэр эсийн митохондр нөгөө энергийн гол төв нь болохоор сайн ажиллаж чадхаа болж ирдэг байна. Өөрөөр хэлбэл нөгөө үүдэл эс маань байгаад байдаг. Теломерийн урт нь богино болохоор тэр нөгөө үүдэл эсийнхаа юу гэх юм те богино болохоор эсийн хуваагдал тэгээд тэр олшралтыг нь зогсоочдөг үүдэл эсийг нь гаргаж ирч чадахгүй болгочдөг байна гэж ойлгож болох уу? Тийм нөөцөн дотор байгаад байна гэсэн үг үү те? Тийм, теломер нь богиносгоор тэгдэг. Тэгвэл теломер гэж яг юу юм бэ? За теломер гэдэг нь ойлгохын тулд бид нэр эхлээд хромосом юу гэдгийг эхлээд хэллээ. Тэгээ эсийн хромосом нь болохоор эсийн генетикийн мэдээллийг хадгалдаг маш чухал бүтэц байдаг. Тэгээд энэхүү хромосомын төгсгөл хэсэгт нь энэ зурган дээр ногоон өнгөтэй тий. Төгсгөл хэсэгт нь байлгад тэр ДНХ-гийн кодлогдоо үе төгсгөлийг бол теломер гэж нэрлэдэг. Тэгээ энэ теломер нь болохоор хромосомын ДНХ-гийн дотор байх тимин, аденин буюу цитозин, гуанин гэсэн ийм дараалттай эсийг эрүүл хүчтэй байлгах уурга үйлдвэрлэлд нөлөөлдөг. Тэгээд ерөнхийдөө түрнийсэн теломерийн ДНХ-гийн кодлогдоогүй генийн гадна байрлаж тэр эсийг хамаагүй хуваагдахаас хромосомыг бол хамгаалж идэг. Энэ теломерийн гол үүрэг нь болохоор эс хуваагдахад хромосомыг хамгаална гэж байна тийм. Энэ талаар та бүхэнд нэмэлт тайлбар өгөхгүй юу? Тийм. Тэгээд эс ерөн хуваагдах үед генетикийн мэдээлэл хромосом бүтэц докторгүй байдалд орж тэр үед нь теломер нь ерөнхийдөө эсийн хуваагдлын
үед хромосомыг хамгаалах юм чухал үүрэг гүйцэтгэдэг. Мгм. Тэгээд теломерийн нь болохоор генетикийн материалыг хаягдах, хромосомод тасрах, хромосомод нь өөр хромосомтой нийлэхээс энэ ерөнхийдөө гений мутацаас ингээд хамгаалж байдаг. Хэрвээ теломер нь ингээд хэд багассан юм байх юм бол теломер нь тэр эсийн хуваагдлыг эсийн митозис буюу хамаагүй хуваагдалтаа зогсоож чадахгүй их эс нь болохоор эс тасралтгүй ингэж хуваагдаж хорт хадрын шинжтэй эс болох бас амьдрах хугацаа богиносох ийм аюулт хүрч болох боломжтой. Тийм учраас хавдраас ерөнхийдөө сэргийлэхийн тулд та теломераа урт байлгах хэрэгтэй л гэсэн утгатай юм л да. Телемерик ер нь хідэн энэ нэ тий. Ерөнхийдөө насны хувьд болохоор шин төрсөн яраа нэг 10,000 хос суурь теломертай 35 нас хүрэхэд нэг 7,500 болоод тэгээд 65 нас хүрэхээр ерөнхийдөө яраа үедээ харьцуулахад 50%-ийг нь алдаад нэг 4,800 хос суурь теломертай болж ингээ ерөнхийдөө тоон багасж ирдэг гэж үздэг байна. Өөрөө нөгөө та хэлжсэн тий нөгөө жирэмсэн эмэгтэй гийн телемерийн урт хэр байна? Тэр хэмжээтэй телемертэй хүүхд төрнө гэж хэлжсэн тий. Тэгвэл эмэгтэй хүмүүс 35 нас хүртэл ер нь хүүхд төрүүлвэл телемерийнх нь тоо болон телемерийнх нь урт нь бас боломжийн байх. Тийм. Тэгээ ерөнхийдөө Монголд гадаад ч гэсэн ерөнхийдөө 35 наснаас өмнө төрөөрөө гэдэг хэлдэг штэ. Тэгээ тэр нь бас холбоотой байж болно. Гэхдээ одооны үед хүмүүс их боловсралтай илүү нөгөө хүүхэд төрөх нас одоо оройтцсон тийм үед бол одоо Америкт ерөнхийдөө өндгөөсөө аваад та хөлдөөгөөд залуу үедээ хөлдөөч 35-аас өмнө 40 наснаас хөлдөөч гэж зөвлөдөг болсон. Тийм байдлаар бас хүүхдийнхаа телемерийг тийм урт төрүүлж болно. Тэгээ түрүүний бидний хэлсэн ерөнхийдөө насчих тусам ингээд телемер нь богино. Гэхдээ түрүү нөө одоо жишээ залуу хүнд болохоор телемер нэлийн урт тэ хромосомынхоо ингээд баг 50% хэмжээтэй байхад яг дундаж нас руу ирэхээр нэг 3.1 нэлийн өшрөөд ирэхээр баг тэр хромосомыг төгсгөл хэсэг нэг 5.1 орчмын зөвхөн телемер ингээд эзэлж байна. Телемер нь богиносж ирнэ. Энэ телемерийн урт хэд богиносоход эс хуваагдах болно гэж яг одоо эс хуваагдах болоход ямар процесс хүний биед явагддаг юм бол? Эс хуваагдах болохоор ерөнхийдөө эс хуваагдах болохоор чинь нөгөө шинэ эсээ үүсэж чадахгүй тий. Тэгэхээр шинэ эсээ үүсэж чадахгүй ерөнхийдөө эсийн одоо нөгөө апоптозис гэдэг үхэлд оруулах ч юм уу ерөнхийдөө хүн хөшрөлтөнд үүсээд шинэ эсээ үүсгэж чадахгүй болоод ирэнгүүт нь бусад эмгэг эсүүд олшроод эмгэг эсүүд нь нөгөө замбраагүй хуваагдаад хавдар үүсгэж тийм байдалтай орох боломжтой. Тэгвэл энэ нөгөө телемерийг урт болгодог зүйл одоо юу ивэл бид нар телемерийг урт болгох вэ? Тэр нь болохоор телемераза гэдэг ийм фермент буюу энзим одоо телемерийг урт тусгах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь ерөнхийдөө тэр төгсгөлд нь байрлаад дотроо уурга ба RNA-г агуулгаад телемерийн ДНХ-гийн копидэж алдагдлыг нөхөх уурга үйлдвэрлэх байдлаар энэ телемерийг ерөнхийдөө урт болгож идэг. Тэгвэл энэ телемеразаг бид нэр яаж нэмэгдүүлэх вэ? Телемеразыг нэмэгдүүлэхийн тулд эрдэмтэд үзэж байгаа нь ерөнхийдөө нөгөө Америкт lifestyle management те эрүүл хэв маягтай амьдрснаар телемеразыг уртыг та хэвийн байдалтай байлгах боломжтой. Эндээс стресс бага амьдрах тэгээд чөлөөт радикалаа багасгах гэдэг нь бол ерөнхийдөө нөгөө янз бүрийн өвчин эмгэг өргөсөл үүсгээд ерөнхийдөө юм чөлөөт радикалууд ихсчдэг. Тийм учраас нэг энэ чи хавдрын үед ч гэсэн радикал гэсэн тийм учраас антиоксидант хэрэглэе гэж хэлээд байдаг шүү дээ. Тэгээ тэрнтэй адилхан вега маань антиоксиданттай тэгээд вега бэлтгэл бас одоо Монголд 100 болж байгаа үе та нар бас жимснээс авч болно. Яг органик янз бүрийн хор цэцаагүй жимснээс жишээлбэл нэрс тэгээд айнс гүзээлзгэн хүрийн үжицэргэн тийм Монголд одоо тийм жимснүүдээс бас шоколад бас байдаг гэж үздэг. Эсвэл бэлтгэлээс тэгээ хүн нойр бас их чухал. Нойр чинь болохоор ерөнхийдөө хүнийг нэг 8-9 цаг унтахад
одоо дундаж насны үед сайн гэж үздэг. Мэдээж няраа хөвгт бол бүр олон цаг та нар мэднэ 16-аас 18 цаг. Ерөнхийд тэгээд нойр авахд ерөнхийдөө хүн нөгөө нэг эргэн хүч энерги буцааж төлжиж авдаг штэ тий. Тэгээд та нойрыг ерөнхийдөө бол бас маш чухлаар хүлээж авах хэрэгтэй. Унтахынхаа өмнө бол одоо 3-4 цагийн өмнө оройн хоолоо идээд хүн юм идэхгүй тий унтахынхаа яг өмнө тэгээд бас дасгал хүнд энэ төр ажил энэ төрийг бол нэг бас 3 цагийн өмнө хийх. Тэгээд унтлагынхаа өрөө зөвхөн унтахад зориулах. Тэгэхээр янз бүрийн телевиз, тэрээр электроник утас энэ төр бүгдийг одоо унтраагаад унтахаас 1-2 цагийн өмнө болохоор ерөнхийдөө тийм бүдэг гэрэлтэй тэгээ ерөнхийдөө унтахаас өмнө ерөнхийдөө тэр өдрөө ч юм уу унтахтаа ойрхон янз бүрийн хэрүүл урал хийхгүй стресс энэ төр янз бүрийн юм үзэхгүй те харин нийтмийн юм зэгцэх ч юм уу те ерөнхийдөө тэг өөрийгөө тийм айгу тайван амар байлгаж аж унтчих сайн нойр авнаа. Тэгээд дөрөвт нь болохоор тамхи татахгүй байх. Тамхи нь болохоор бүх төрлийн одоо хавдартай холбож үздэг шүү дээ. Тэгээд дотор айгүй олон хортоцод агуулсан байдаг. Тийм учраас та бас тамхи зогсоох хэрэгтэй. Тэгээд цэвэр агаарт гарч хүчил төрөгч авах дасгал гэх түрүүн хэлсэн. Тэгээ ийм байдлаар та нар бол теломераас хэм байдал байх юм уу? Теломераас нэмэгдүүлж боломжтой юм байна. За маш их баярлалаа. Тэгээ теломерийн урт нь бас ямар өвчний дарах өвчнөд одоо богиносцсон байдаг гэж судалгаар нотлогдсон байгаа. Одоо янз бүрийн хорт хавдар, мэдрэлийн өвчин, зүрхсэлсний өвчин, ясны сэргийлжил, чихрийн шижин зэрэг эдгээр түрүүн биелсэн шүү дээ. Одоо теломер нь одоо богиносх юм бол ингээд теломер чинь хромосом хамгаалчихдаггүй болоод бас нөгөө шинээр эдис ингээд төлчих чадваргүй тэгээд энгийн өвчнөөс нөгөө илаашд хэцүү болж ирдэг. Тэрнтэй холбоотойгоор ийм өвчнөд одоо холбоотой байна гэж одоо судлаачид тоосон байна. Маш их баярлалаа Үлзий эмч. Сая Үлзий эмч нөгөө Vega компани бэлтгэл антиоксидант ихтэй гэж бас хэлжсэн тий. Тэгвэл би энэ боломжийг ашиглаад нуклеин хүчил теломер хоёрын одоо холбоо гэх юм уу та тэр талаар бас та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За энийг танилцуулахын тулд Үлзий эмчийн маань үзүүлж ирсэн энэ одоо бүтцээр үндэслээд яриагаа эхлүүлэе гэж бодож байна. За энэ нөгөө теломер гэдэг маань кодлоглог ДНХ гэсэн тий. Тэгвэл энэ теломер гэдэг маань болохоор энэ TAGG гэсэн ДНХ-гийн дараалтаа тийм одоо бүтцтэй. Тэгээд одоо ийм одоо бүтцтэй TAGG гэсэн бүтцтэй 1000 ДНХ нийлжээж одоо теломерыг бол бий болгодог. Гэтэл хүний биед теломераас яг байх хэмжээндээ байхгүй байгаа тохиолдолд юу болдог вэ гэхээр хүний биед чөлөөт теломераза гэдгээс гадна чөлөөт радикалуудад их нэмэгдэхлээр Үлзий эмч маань бас хэлжсэн нөгөө хүн өвчин тусах янз бүр болоход бол чөлөөт радикалууд бол их хэмжээгээр нэмэгддэг гэсэн. Энэ үед яг хүний биед байх ёстой хангалттай хэмжээний антиоксидант байхгүй тохиолдолд тэр нөгөө теломерийн маань GGG гэсэн хэсгийг нь бай болгоод теломерийг маань ингээд кат хийгээд богино болгочдөг. За тэгвэл энэ теломераас яг юу идэг вэ гэхээр ерөнхийдөө бол нөгөө энэ теломерийн ДНХ энэ хэсгийг нь бол копидод тэгээд уураг RNA-гийн тусламжтайгаар яг энтэй адилхан бүтцтэй теломерийг бол үүсгээд уртасгаж өгдөг гэсэн тий. Тэгвэл нуклеин хүчил маань эсийг эрүүл болох уураг үйлдвэрлэдэг. Ийм учраас теломерасын уураг RNA-г нэмэгдүүлж улмаар теломерийн уртыг нэмэгдүүлэхэд бол туслана. Багцлж хэлэх юм бол нуклеин хүчлийг хэрэглэснээр энэ одоо уураг үйлдвэрлэдэг. Тэр уураг нь болохоор теломерийн уураг RNA-г нэмэгдүүлж өгөөд тэгээд теломер маань ингээд катлагдаад богино болцсон тохиолдолд теломеразыг нэмэгдүүлснээр теломераз нь яг тэр нэг теломерийн хэмжээтэй ДНХ-г бол копидод уураг RNA-г тусламжтайгаар үйлдвэрлээд ингээд теломерийг урт болгодог. За хоёрт нь
Нуклеин уучлал маань сая үлзийн эмчүүд бас хийсэн антиоксидантыг нэмэгдүүлдэг гэсэн тий. Тэгвэл энэ антиоксидантыг нэмэгдүүлснээр нөгөө чөлөөт радикалуудыг багасгаж, ингэсээр нөгөө теломер утаслагын тасалтыг бууруулж өгөхөд нөлөөлнө. За 3 дугаард нь болохоор үлзийн эмчинд бас ер нь та нар ингээд нойрны чанартай маш сайн анхаарах хэрэгтэй гэж хэлжсэн бол нуклеин уучлал нойрны чанарыг нэмэгдүүлдэг тул теломерийн уртыг хадгалахыг нөлөөлнө. За дөрөвт нь дархлааны эсийг нэмэгдүүлэхээс гадна нуклеин уучлал маань энэ нөгөө хүний биед сая үлзийн эмчмэнд хэлжсэн те өдөрт бол 5,000 орчим одоо хавдрын эс бол бий болдог гэж хэлжсэн. За тэр болохоор тэр нөгөө хоргүй хавдрын эсийг устгах чадвартай нуклеин уучлал. Ингэснээр бол биеийг өрөвсөлд өртөмтгий бас болгоно. Ингээд теломерийн уртыг хадгалахад нөлөөлнө. За энэ зурган дээр би эрүүл эс гэмтсэн буюу хавдрын эс ингээд энэ зурганд бол үзүүлсэн байна. За энэ болохоор эрүүл эс. Эрүүл эс хуваагдахтаа яг өөртөө адилхан эрүүл эсийг бий болгодог. За өөрөөр хэлбэл 3 удаа хуваагдсан энэ эс 1 удаагийн эрүүл эстэй яг адилхан бүтцтэй байдаг. Тэгвэл гэмтсэн эс маань өөрөөсөө дорио гэмтсэн эсийг бол бий болгодог. Өөрөөр хэлбэл энэ 3 удаагийн гэмтсэн хуваагдалтын гэмтсэн эс бол 1 удаагийн гэмтсэн эсээс 2 дахин дорио болсон байна гэж үзэж болно. Тэгээд энэ нөгөө гэмтсэн эс буюу одоо хавдрын эс маань хүний бие маш ухаантай систем болохоор өдөрт бий болсон 5,000 тэр нөгөө хавдрын эсийг бол устгадаг. Ингээд устгаад яваад тахлаар хүн нөгөө хорт хавдар гэдэг үл өвчнөд бол өртдөг. Хүн болон хорт хавдар гэсэн өвчнөд бол өртдөг шүү дээ. Тэгвэл өөрийнхөө биеийг арчлаад тэр нөгөө нэг хүний одоо хорт хавдраас хамгаалах тэр система бүрэн гүйцэд ажиллаж чадахгүйгаас болоод 8-аас 15 жил энэ байдлаар үргэлжлээд нөгөө нэг эвдэрсэн эс маань 1 тэрбум ширхэг болсон тохиолдолд хүн хавдар гэсэн өвчнөд бол нэр. Сая би хэлсэн нөгөө хүн айгүй ухаантай гэж хэлсэнтэй. За хүний ухаантай ямар чадвар байдг вэ гэхээр одоо ийм антиоксидантыг нэмэгдүүлэх одоо эсийн ген гэмтсэн тохиолдолд генийг нь засах эс гэмтсэн тохиолдолд тэр гэмтсэн эсийг нь өөрөөр нь устгуулах тэгээ гэмтсэн эсэнтэй замбрааг их басан тохиолдолд дархлааг нэмэгдүүлж нөгөө гэмтсэн эсүүдийг бол устгах ийм бол хүний бие бол чадвартай. Энэ дөрвөн чадвар нь болохоор хүн бүрийн хувьд бол өөрөөр байдаг гэдэг боловч энэ дөрвөн чадварт бол нуклеин уучлал хамгийн их оролцдог. Тэгэхээр өнөөдрийн яриаг дүгнж хэлэхэд бол бид бүхэн эрүүл урт наслахын тулд теломерийг урт байлгахыг хичээх хэрэгтэй. Теломерийг урт байлгахын тулд одоо нөгөө зөв амьдралын хэв маягтай болох. Тэгээ дээрэс нь одоо биеинд байх ёстой тэр антиоксидантын хэмжээ, нуклеин уучлалын хэмжээгээ тэр хэмжээнд нь байлгах чадах юм бол эрүүлэр урт амьдрах боломжтой гэсэн төгөлтийг бол би бол хийж байна. Уяа би нэг юм нэмж хэлье. Ерөнхийдөө нөгөө Америкт бас бидний энэ референс дээр байгаа тийм мэдээллийн их усүр дээр Америкт бас теломерийн уртаа бас хэмжиж үзэж болдог гэсэн. Японд ч бодвол болдог баг. Монголд хараахан тийм юм орж ирсэн юм уу хэрвээ одоо бидний видеог үзэж байгаа теломерийн уртыг хаана үзсэн мэдж байгаа хүмүүс байлаас комментэн дээр бичээрэй тий. Тэгж бодож байна. Тийм. Бас нэг юм дээр түрүүний нөгөө чиний слайд бас их чухал нөгөө 13 слайд нөгөө хавдрын эс үүсэх тий хүн өөрөө ингээд 1000 гаруй хавдрын эсээ устгаж идэг гэсэн шүү дээ тий. Тэгээд одоо миний бас энэ Америк ингээд судалгаагаар бол энэ intermittent fasting гэдэг ерөнхийдөө ингээд нэг одоо нэг өдөртөө 15-аас 16 цаг ингээд идэхгүйгээр гэхдээ мэдээж хажуугаар нь ус суугаад усан дотроо ерөнхийдөө уурга энтер ингээд powder энтер ч юм уу тий ерөнхийдөө ийм уух юмудаа уугаад ингээд явж хахад бол энийг чинь intermittent fasting жоохон үүсэх гэж хэлж байгаа. Тэгээ тийм байдлаар ингээд явхад бол одоо жишээлбэл 18-24 цагийн дараа өсөх ч юм уу тэр үед болохоор хүн ингээд өөрийнхөө ингээд одоо муу эсүүдээ ингээд өөрөө устгаж яадаг гинэ. Тэгээд тэр бас яг гоо бид хоёр дараагийн подкастт бас ярьж болно. Ийм нэг эмч бас ярьжсэн. Нөгөө нэг ерөнхийдөө ийм intermittent fasting ингээд хийсэн бүхний авдартай хүмүүс ялангуяа intermittent fasting хийсэн чинь 70% нь бүхний авдар нь бүртсэж ирж ирээгүй харин ч бүр ингээд идэрсэн гэд. Тэгэд яг гоо энэ талаар бас дараагийн подкастт бид хоёр л энэ нөгөө манайхан нөгөө юу гэдэг лээ хоол идэхгүй
байгаад идэг штэ. Тийм. Тэр дээр жоохон төстэй юу? Тийм, ерөнхийдөө нөгөө мөцөг барина гэж нэг Тийм. албанаар хийдэг байсан бас тэр чинь их учиртай юм байна гэж одоо би бас ойлгоод байна. Тийм, Аа. тэгэхээр ерөнхийдөө одоо 18, 24 цаг яг 36 цагийн дотор одоо жишээлбэл одоо ингэж бол 18-аас 24 цаг мөцөг барихад Мгм. ерөнхийдөө тэр одоо муу эсүүд нь үхээд Мгм. бүр ингээд бас 36 цагийн дараа шинэ эсүүд нь гарч ирдэг гэж юм. Оо. Тэгэхээр одоо тэгж бүр ингээд нөгөө өсөхөөр ингээд одоо ядраад өхөн мөх ингээд нөгөө Монголд орог тэгж Мгм. тэргүй бас шинэ урсгал одоо Америкт бас нэлээд явагдаж байгаа. Тийм. Тэгвэл Гэтэ мэдээж үлдээ. өслөө шууд ингээд мэдээж бүх юм идэхгүй. Тэргээр хажуугаар нь усуугаад дээрэс нь хэлсэн чинь витамин М юу байна уухнуудаа уугаад тэгээд уураг паудер те уураг энэ төр хэрэгтэй юмнуудаа усан дотроо уух юм дотроо уугаад явах юм болтой юм билээ. Бас зөв яаж мацаг барихад зөв тийм аргууд бас байна тий. Энэ даршин боломжийг ашиглаад үлзий эмчтэй дараагийн удаагаас энэ талаар биднэрт яаж өгөрөө гэд хүсье. Ингээ өнөөдрийнхээ подкастт бид хоёр хэрэглэсэн материалаа подкастынхаа сүүлд бол линкүүдийг нь тавьчихна. Ингээд өнөөдөр бидэнд үнэтэй одоо маш ойлгомжтой мэдээлэл өгсөн үлзий эмчтэй маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас нөгөө 6 сарын 10 болж байгаа юм биш үү? Үлзий эмч нөгөө Улсын их хурлын сонгуул ажил. Багт. Тий. Тэгээ үлзий эмчт хоёр бол 10 жилийн одоо 10 жилээс эхэлж найзалж хоёр өөр төвд амьдарч байгаа ч гэсэн одоо Vega компани бэлтгэлүүдийг маань Монголд оруулахад суурьшуулахад бол тэр холоос л надад харамгүй зөвлөгөө өгж явж ирсэн эмч байгаа. Тэгээд үүнээс хойш ч гэсэн тусалж дэмжиж байгаарай гэж хүсье. Ингээ үлзий эмчтэй судалгаанд нь өөрхийн ажилд нь хамгийн сайн сайхныг өсөөрэй. Ингээд үлзий эмчтэй одоо микрофон ашиглаж үлээ. За баярлалаа туяа. Манай ангийн анд туяа бол одоо үнэнчээр ерөнхийдөө вега бүтээгдэхүүнийг одоо Японоос Монголын эрүүл мэндийн яамны албан ёсны зөвшөөрлөлтөөр Монголд одоо ингээд борлуулаад 2 жил болж байгаа тий. Тэгээд хүмүүс одоо вега бүтээгдэхүүн аавал одоо яаж авах вэ? Өдөө манайх Монголын Мебус концернтэй гэрээтэй. Тэгээд E-Mart-ийн CD Farm гэдэг аптекуудад борлогдож байгаа мөн интернет эмнэлгийн аптекуудаар борлогдож байгаа шүү. Та бүхэн Японтой яг адилхан үнээр нөхлийн хүчил бэлтгэлийг Монголоос авах бүрэн боломжтой. Асуусанд баярлалаа үлзэмж. За Баярлалаа. ингээд одоо сонгуул болж ийн ингээд нөгөө Монгол хүмүүсийн маань одоо мэрэгэн олны маань сонголт нь зөв болоосаа гэж хүсье. За бас 4 жил одоо улс төрийнхаа бүх арга хэмжээг одоо шийдэх хүмүүсээ зөв сонгоосоо гэж Монгол улсынхаа хүмүүстээ хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баяр та. Баяртай.